Цагаан голын эмгэн булгын аршин гэж одоо 1600-аад оны үед өндрөгийн зануузрыг анх одоо таньж мэдэж судалж тэгээд одоо ижидийн ард түмнээ дэлгэрүүлж өөрөө ирж одоо энэ аршинаас сурч ирсэн энэ аршин нэг одоо данжин амралтын бааз дээр би 10 гаруй жил ирж амарч байна. Тэгээд энэ данжин амралт бол одоо таг тухайн хувьд амрагч хүлээж авах, амрагчийг байрлуулах, хай тогтоо амруулах талаар одоо анх үүсэн байгуулагдсан цагаас их онцгой анхаарч ирсэн ийм амралт. Өнөөдрийн байдлаар одоо би сая 2 жил амрааг байж байгаа энэ жил ирсэн чи одоо бүх гэрүүдээ одоо сайхан очивын тийм боловсон айлтай угаалттай болгосон байна. За нэг том юм бол энэ гэрүүдийг одоо бороо шороонд нархааргүй ямар ч юм одоо зутрахааргүй болгож энэ төмөр дээвртэй каркастай салхи шуурганд хөдлөхгүй бороо ус нэвчихгүй ийм сайхан болго тогтчулсан байна. Тэгээд энэ ажилчдын амралтын баазын ажлын үйлчлэгээний хувьд бол одоо яриад ах юм алга бүх одоо хоолны амт чанар бол маш сайн одоо порц хэмжээж ихтэй сайн хангалттай. За тэгээд үйлчлэгээ цэвэрлэгээний хувьд бол байнга хийгддэг. Ер нь одоо амрагчийн 5 дахыг бол айл болохоор хангасан ийм сайхан амралт болжээ гэж хэлмээр байна. Тэгээд одоо эрхэм ард түмэн иргэд та бүхэн эрүүл мэндэд хайрладаг бол мөн одоо элэг эрхтээ инхрийлдэг бол энэ эмгэн булгын аршаан дээр ирж энэ сайхан данжин амралтан дээр тогтоо амрааж биеийнхээ альшаалыг мөн эрүүл мэндийнхээ одоо бат бөх сайн сайхан байдлыг хангаарай гэж одоо хүсье. Ингээд та бүхэн эрүүлийн саруу сайхан оршуултгай гэж. Данжин гэж энэ байгалийн сайхан цогцолсон ийм сайхан экологийн цэврийн орчинд байдаг энэ амралтанд ирэх дуртай. Энэ жил би 4 дахь удаага ирээд иж байна. Үр хөөхтүүд ач хучаа дагуулад ирэхдээ зэрэг энэ хануун голын үзэгсэн хануун голын хөндөд байдаг энэ эмгэн булгын аршин гэж ангаах их чадaltaй энэ гайхамшигтай сайхан аршин хүүхэд хөгшөдөөс бага 8 настай бүр балчир хүүхдээс ахуулаад өндөр настангууд бүгд орж өөрийнхөө өвчин зовлон илэршүүлдэг байн эргэж ирэх дуртай байдаг. Данжин амралт маань өөрөө маш тохтой. Энэ шавгар байшин болоод амрагчдын гэр болгон өөрснөө ингээд маш тохтой агаар уусна нэг солилцоо сайтай бороо хур орлоо гэхэд ерөөсөө тэр гэр нэвтрэх эсгийн үнэрт хийднэр тийм бусад газар байдаг шиг тийм асуудал байхгүй. Тэгээд хамгийн их юу аялагч амрагчд тухтай байгаа байдлын боловсон нойлтой болсон. Энэ боловсон нойлтой байна гэдэг чинь тэр байтхан бүр одоо манайхны турист баазад хүртэл ингээд байдгүй ийм сайхан байдлын ийм хөдөөгийн аялагтай байгаад сайхан байдаг.